Сайн уу? Залаа байна. Хүслэн байна. За бид хоёр өнөөдрийнхөө дугаараас эхлээд кино тайлбарынхаа өмнө болон дараа нэм жижигхэн дүрстэй видео бэлтгэж хийдэг болохоор шийдсэн байгаа. За тэгээд бид дээр болохоор киногоо ярихдаа ээлжилж ярьдаг. Энэ удаа зоологийн ээлж байгаа. Ямар кино ярих гэж байна? За миний хувьд болохоор энэ удаагийн дугаараараа 2020 онд нээлттэй хийжсэн Адал явдалт инэдмийн кино бэлдсэн. Нэр нь Дүлийтл гэдэг нэртэй. Тэгээд яг үзэх юм бол бүр ингээд бүр саваадаг амар хөвгөлтэй гэр бүлэрээ үзэх юм бол бас аюу хөөрхөн кино байлээ. Тэгээд хамгийн гол нь манай Iron Man ах маань киноны маань гол дүр тоглосон. Кино үзэх үзье. За кино маань эхлэхдээ зурагт хуудас шиг анимашнэр хэлдэг бөгөөд энэ бол доктор Джон Дүлийтлийн амьдрал юм. Тэр бол Английн хатан хааны дэмжлэгтэй дэлхийд нэртэй амьтны эмч бөгөөд амьтдтай ярьж чаддаг онцгой чадвартай хүн. За тэгээд зөрөгтэй, адал явдал дуртай, Лили гэх эмэгтэйд дурлаж тэр хоёр гэрэлдэг. Хосууд хамтдаа аялж, судалгаа хийж, бас амьтдад тусалж имчилдэг. Даанч Лили маань нэг аяллаа үеэр далайн шуурганд өртөж нас орчихдаг. Дүлийтл энэ явдлаас хойш гүн гашуудалд автаж өөрийгөө нийгмээс тусгаарлаад амьтдтайгаа хамт хаалттай газар амьдрах болдог. Дүрс солигдоход киноны маань бас нэг гол дүр болох Томми гарч ирнэ. Томигийн гэр бүл ан хийдэг анчид бөгөөд харин Томми маань эсрэгээрээ амьтдад хайртай, тэдэнд туслахыг хичээдэг, хавханд орсон амьтдыг сулж явуулдаг сайхан сэтгэлтэй хүү. Нэг өдөр Томиг аав нь хүчээр анд явахдаа дагуулж яваад Томми маань санамсаргүйгээр нэг хэрмийг буудаад унаачдаг. Тэгээд яах учраа олохгүй байжгаад Дүлийтлийн тухай олж сонсоод тэрнийг олохоор явна. Харин энэ үеэр Английн ордонд хатан хаан Викториягийн биеийн гинт хүн дээр өвдөж ухаан алдан унана. Хатан хааныг идэж чадах цорын ганц хүн Дүлийтл гэж үздсэн учраас ордны төлөөлөгч Лейди Роуз болох хатан хааны дүү Дүлиитлийг олохоор явна. Зя ингээд Томми маань санамсаргүй буудсан хэрмээ авчираад харин хатагтай Роуз маань Дүлийтлийн байшинд ирээд энэ хоёр маань Дүлийтлийн байшингийн гадаад таардаг. Жан. Даанч Дүлийтл маань хинт ч туслахыг хүсдэггүй, хүмүүсийг өөртөө ч ойртуулдаггүй. Харин Лилигийн зураг болон захидлыг хараад сэтгэл нь хөдөлж хатан хаанд туслахаар шийддэг. Нэр нэг юм их мартчих юу шүү. Хатан хаанд туслах шийдвэрт нь тот амар их нөлөөлдөг шүү. За ингээд Дүлийтл болон манай мөрөөдлийн баг маань ордонд ирж хатны биеийг үзсэн чинь Nightshade гэдэг ховор хор хэрэгэлсэн болохыг нь олж тогтоодог. Энэ хорны эсрэг ганцхан үйлчилгээ үзүүлж чадах зүйл бол Эден гэдэг нэртэй модны жимс. Энэ жимс маань маш ховор бөгөөд Лилигийн амиа алдсан арал дээр л зөвхөн ургадаг. Тэгээд Дүлийтл маань Лилигийн зорилгыг биелүүлэхийн тулд аялалтаа гарахаар эрс шийднэ. Томигийн маань хувьд Дүлийтлийн амьдрал маш сонирхолтой, итгэхийн аргагүй байсан учраас Дүлиитлийг аян замдаа гарах гэж байхад нь онгоцон дээр нь нуцаар гараас очихдаг. Зя ингээд манай хэд маань аян замдаа гараад бөө адал явдал. Томми маань харин замдаа амьтны хэл сураад Дүлийтл маань ч гэсэн Томиг амьтанд үнэхээр хайртай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч амьтны хэл заадаг. Томми ч маш хурдан сурдаг бөгөөд тэд аяллахаа үеэр Лилигийн төрсэн арал руу очдог. Энэ арал дээр Лилигийн аав Кинг Расоли амьдардаг. Расоли Дүлиитлийг охиныгоо өвхөлд хүргэсэн гэж үздэг учраас Дүлиитлийг шууд шоронд хорчихдог. Харин шоронд нь юу байдаг гэж бар. Тэгээд манай Дүлийтл маань бартагаа ярьж мараад нөгөө бар нь Дүлийтэлтэй эртний тооцоо моцоо байсан юм шиг байгаа юм л да. Тэгэл тэр бар маань Дүлиитлийг алах гал бөө юм болж сүүлдээ шоргоолж моргоолсны тусламжтайгаар Дүлийтл маань зүгтэж чаддаг. За тэгээд Дүлийтл маань арай гэж нэг юм зүгтаад яг онгоцондоо суугаа явах гэжсэн чинь онгоцон живчдэг. Тэгээ байжсэн чинь Расолиг гинт хаанаас ч мэдгүй гараад ирсэн. Тэгснээл өстө чи миний охиныг алсан барьсан гэж буруутгаал. Тэгж жагаад эцэст нь Дүлийтэлд Лилигийн газрын зургийг өгнө. Хамгийн гол нь энэ Лилигийн газрын зураг дээр нөгөө нэг Эден гэдэг нэртэй Эден багтай явт. Тэр жимс рүү яаж очих талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн газрын зураг байсан билээ. За тэгээд Расоли маань охиныхоо төлөө Дүлийтэлд шив шин онгоц өгдөг бөгөөд харин энэ хугацаанд анхнаасаа хатан хааныг хор өгж хордуулсан үнэн доктор Мудфлай байсан. Энэ Мудфлай гэдэг нь болохоор Дүлийтлийн хуучин өрсөлдөгч ордны орлогч бөгөөд эзэнт гүрний эрх мэдэлтэй хүний тушаалаар
тэд нарын аяллыг саатуулах гээд тэгээд онгоцыг нь живүүлэх гээд араас нь хөөж идэг. Гэхдээ ер нь бол яаж ч бодсон дүлэйтэл маань хаач амиа олчихгүй байхгүй яа. Тэгэхээр бүх амьтантай ярьж чадна. За тэгжсэн халин малимтай ярьж мэраад бүр нөгөө нэг араасаа хөөж исэн мөдфлай онгоц монгоцын ингэ бараг сүрүүлчдэг заяа. Халимтай ярьж байгаа штэ угаасаа. Тэгээд Лилигийн газрын зөрөгт зааснаар домогт арал дээр ирлээ. Арал маань маш үсгэлэнтэй. Гэхдээ амар аюултай. Яагаад вэ гэхээр тэр модыг маань амар том луу хамгаалаад амьдарч идэм байлээ. Зя тэгээд луу маань маш аимшигтайгаар дайрч эхлэх бөгөөд харин дүлэйтэл маань лууг нэг л завиртайгоог нь анзаараад тэгэнгүүтээ эмнэлгийн аргаар онцлоод эмчлээд өгчдөг. Тэгсэн чинь луугийн гидсэн дотроос нь бүр бөөн цэрэг зэр зевсгийн хуйг дуулга муулга одоо бараг л тэр жимсийг авах гэж очисон хүн болгоны бүтнээр нь залгаад исэн маашин. Тэгээл нөгөө нэг хамаг хог навшиг нь гаргаад өгсөн чинь луу маань баярлаад тэднэрт хариуд нь нөгөө модныхоо жимсийг өгдөг. Зя ингээл дүлэйтэл болон мөрөөдлийн баг маань маш амжилттайгаар жимсээ аваад Хатан хаан руу буцна. Хатан хаанд нөгөө жимсээ уулгаад Хатан хаан маань маш хурдан тэнхрээд за тэгээд эцэст нь бүх хорлон сүйтгэгч нөгөө нэг урвагч мөдфлай бүгдийг нь шийтгээд Хатан хаан маань дүлэйтэлд талархаж тэрнийг дахин нийгмийн итгэлт хүн болгоно. Кино таалагдсан уу? Таалагдсан. Тэгээд бүтнээр нь үзмээр санагдлаа киногоо. Чи нөгөө бичлэгийг ярьж ирсэн шүү дээ. Гэр бүлийнхэнтэйгээ суух үзэх юм бол үнэн саадаг кино гэдэг. Тэгээд заавал бүтнээр нь үзнэ. За тэгээд тэрнээс гадна нөгөө нэг гарч байгаа бүх нөгөө амьтдын дөрүүд байгаа шүү дээ. Миний хувьд бол бүтнээр нь үзэж хахад амьтны дөрүүдээр бүх одоо нийгэмд оршдог хүмүүсийн төлөөллийг үзүүлсэн болов уу гэж би бол бодсон. Аюу олон характерын олон төрлийн ингээ нөгөө амьтдыг харуулсан байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө киноны гол дүр маань өөрөө эхнэрийн хаалтад аюу ганцаардсан байгаа шүү дээ. Тэгээд хэдий тийм ч гэсэндээ яг нийгэмд оролцоод явах нас ингээд чухал юм байна гэдгийг харуулсан юм шиг байна. Нөгөө нэг сэтгэл готрол одоо ямар нэгэн тэр хэцүү зүйлийг хүн өөрийгөө ялан дийлж ийж тэрний цан заавал гарах хэрэгтэй шүү гэдгийг бас энэ киногоор аюу том харуулсан болоо гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаар.